За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн маань зочноор Power Expo фестивалийн санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Жигмэд орж буй. Жимээ маань хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд. За урилгын минь хүлээж авсанд ирсэнд баярлаа. За тэгээд бас энэ гоё подкастт орох боломжийг олгосон. Сондраад бас маш их баярлаа. За одоо гоё өөрийгөө танилцуулаарай. За тэгээд намайг л Чарлын Жигмэд ирж гэдэг Power Expo фестивал гэж одоо бидний сайн мэддэг ерөнхийдөө автомашин моцикл за тэрцмаа ерөнхийдөө дрифтийн тэмцээн оролдон гочлон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг 13 жил бас зохион байгуулж байгаа. За тэгээд үндсэн ерөнхийдөө суур мэргэжил маань бол программист. За тэгээд ер нь хийсэн ажил маань бол маркетинг. За тэгээд ер нь бол нэг 2-3 дээр сургууль төгссөн. Тэгээд одоогийн байдлаар дахиад бас нэг өөр мэргэжлэр бас ингээд сураад явж байгаа. За ер нь бол автомашин за тэр тусмаа ер нь бол автомашин моцикл за тэгээд экстрим спортод ерөнхийдөө бас илүү сонирхолтой дуртай. За тэгээд ер нь нэг ийм л залуу байна та. Power Expo хэдэн жил зохион байгуулж байгаа гэсэн бэ? 13 жил. Ер нь 2012 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн. Анх одоо яагаад заавал энийг хийх болсон юм? За ер нь яг зөвөр одоо яг энэ дээр ингээд бүр хүүхдүүхээс нэрх юм бол бид нар ч одоо яг л нэг 2007-8 он үед өстө нэг одоо 10 жилийн хүүхдүүд дөнгөж их сургуульд орж байгаа гэдэг ч юм уу те. Тэр үед ерөнхийдөө бас юм яг Монголд одоо яг Япон машины урсгал ерөнхийдөө яг ингээд үүсчихсэн тухайн үед одоо яг анх юм торбо хөдөлгөөртэй машинууд орж ирж байсан үе. За тэгээд ер нь тухайн үед бол бас ах нар маань ерөнхийдөө машин дэргүүд бас ингээд баталдаалдаг байгаад за тэгээд би ч өөрөө ерөнхийдөө бас нэлээд машинд хоббитэй ерөнхийдөө юм хөөхөд тэгээд одоо яг тэр үед ч өстө нэг Tokyo Drift энэ чинь анх гарч за бүр одоо юу гэсэн компьютер дээрээс Need for Speed Underground гэдэг тоглоомуудыг өдөр шөнөгүй нөтж ерөнхийдөө өссөн. За тэр ч үүднээсээ ер нь бол ингээд бас нэг юм машинд техник ерөнхийдөө зуртай манай амаач бас юм тээврийн жолооч ерөнхийдөө бас хүн байсан. За тэгээд ер нь бол яг ингээд 2012 онд одоо яг Scale компанид ерөнхийдөө бас яг маркетингаар ажилладаг байхад анх Dior гэж одоо брендийн маань залуучуудын брэнд юм байдаг байсан. Тэгээд тэрний маань бас 10 жилийн ерөнхийдөө бас 2012 оны 4 сарын 20-ны өдөр ерөнхийдөө бас ингээд яг тэмдэглэдэг. Ер нь бол 4 сарын 20 гэдэг утгаараа Dior гэж явдаг гэсэн баггүй. Тэгээд ер нь яг залуучуудтай зориулсан бас ямар арга хэмжээ юу их үгэд тэгээ маш олон ерөнхийдөө компанид ажлуудыг ингээд төлөвлөж байгаад за тэрний нэг дээр нь бол ерөнхийдөө UB Palace тэр анх одоо Dior Drift Show гэж ерөнхийдөө зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Тэгээд тэр үед ерөнхийдөө би чинь бас нэг өөрөө юм машины одоо VIP авто клуб гэдэг юм машины бас нэг юм клуб байгуулчихсан хэсэг бүлэг юм хобби нэгтэй найзуудаараа нийлцсэн. Тэгээд ер нь анх одоо бид нар яг энэ UB Palace Fashion-д энэ үйл ажиллагаа зохион байгуулж эхэлснээс хойш ингээд 13 жил ерөнхийдөө ингээд тасралтгүй зохион байгуулагдаад явж байгаа. За тэгээд энэ хооронд одоо шил бас л нөгөө нэг юм адармат зүйлсүүд бас ер нь нэгэн тийгээс экстрим спорт ерөнхийдөө галаар нааж байгаа хүмүүс учраас зөндөл сонирхолтой бас юмнууд ерөнхийдөө ундалт бас л юмнууд бас байсан. За тэгээд ер нь одоо юу ч анх бол ингээд UB Palace тэр бид нар шиг шоугаар ерөнхийдөө ингээд зохион байгуулах гэж байж байгаа. Тухайн үед одоо Улаанбаатар хотод байгаа хамгийн том талбай тэр байлаа л да. Тэгэхэд ингээд давхи айтсан чи бараг энэ хуруу зузаан юм нөгөө шороотой. За. Тэгэл одоо үгүй чи нөгөө нэг юм үзэгчтэй тэнц бид нар шиг ингээд шороо манарах гэдэг нөхдөчтэй дэрэг тийж. Тэгэнгүүт ингээд нөгөө тэр чин бүр битүү хүн үзэх аргагүй юм байгаа ш. Тэгэнгүүт нь ингээд бид нар чи одоо шил баахан костюм бижагтай залуучууд ирсэн. Ажлаа тараад ирцгээсэн. Тэ нэг хогийн шуур хүр зөрцгаацсэн. Нөгөө паласынхаа шороонууд гэсэн манаргаад л ээжсэн. Нэг юм ирэхэд одоо түүхтэйгээр ирэхэд анх нь Power Expo стол маань эхэлж ирсэн. Тэгэж дурлаж хийж ирсэн бүр. Тэ ер нь бол одоо бижагтай очиж шороотой зурлтна гэдэг бол тэнд бүр нэг юм өсөл мөрөөдөл нь буцлаад байгаа ш тий. Нөгөө талдаа одоо бас нэг юм гоё юм хийх гэж тий. Тэгээд тэр ч одоо яг хамгийн анхны л одоо юм бид нар шинэ тухайн үед нэг дөнгөж хор гарцгаасан залуучууд ингээл яг л амгалан насан дээр нэг юм гоё юм хийж үзчих гээл дээрээс нөгөө Scale компани маань одоо яг бүх зардалмнуудыг нь цаанаас нь ингээ шийдсэн тий. Тэгэнгүүт ингээ бид нар шинэ нэг тийм яаж гой зохион байгуулах уу гэдэг юм бол бодох уу гэхээс одоогийн шиг яаж хаанаас мөнгө босгох уу хаанаас спонсор олох уу гэдэг тийм бодох шаардлагагүй л л. Тэр ихтэй хинт ч хамаагүй байлаа гэдэг шиг тийм. Аха. Одоо тэгээд энэ хүртэл явцсан байна. Одоо нэг Power Expo гэдээ яриад байгаа шүү дээ. За Dior-ээс үүсэлтэй.
За тэгэнгүүт л яг энэ Power Expo-ыг юу болдгийг нэг одоо өдөр нь ингээ гой машин уралдаад ингээд явлаа. Тэгээ энд яг хүмүүстийг юу өгдгийг, цаана нь яг ямар хүсэл зорилго байдгийг. Ер нь одоо нөгөө нэг бид нар л Tokyo Drift гэдэг киног ерөнхийдөө бас нэлээд үзсэн байх. За Галзуу урд гэдэг кинон дээр ч ерөнхийдөө гардаг нэг юм уралдааны хэсгүүд ч юм уу нэг юм гараж партины хэсгүүд шүү дээ. Тэгэхэд ингээл нэг юм гой машинууд капотоос өгцөн. Тэгэл нэг гой залуучууд бүхнүүд одоо өөр үед ингээл нэг юм гой орчин байдаг шүү дээ. Ер нь 13 жилийн туршид бол бид нар яг тийм л орчныг ерөнхийдөө бүрдүүлэх гэж ингэж ер нь бол явж байгаа хичээсэн. Тэгээд ер нь анхандаа бол одоо яг ингээд дрифтийн тэмцээн уралдаан гэдэг яг одоо Монголд ч бас дрифт тухайд дөнгөж ерөөхдөө үүсэж өгчээсэн. Тэгээд яг илүү голчлон ерөөхдөө дрифтийн спортыг бас хөгжүүлэх чиглэлээр бас энэ тэмцээн уралдаанаа тасралтгүй бид нэр зохион байгуулж ирсэн бол сүүлийн одоо яг ингээд 4-5 жилийн туршид бол ингээд 2020-оос хойш бид нар тэрцэн маань нэг юм үйл ажиллагааныхаа форматыг жоохон өөрчлөөд нэг талдаа бол одоо шүү өдрийн цагаар нь бол яг энэ дрифтийн тэмцээн болон машин бацилын тэмцээн уралдаанууд экстрим талын тэмцээн уралдаан явчихна. Оройн цагаар нь бол одоо залуучуудад зориулсан бас юм хөгжмийн арга хэмжээ одоо лазер шоу эсвэл DJ гэдэг ч юм уу те эсвэл одоо өөр юм урлаг соёлын арга хэмжээнүүд нэхэд явагдаад за тэгээд дээрээс нь ерөнхийдөө экспо буюу одоо шил үзэсгэлэн худалдаа те одоо параметрал жижиг дунд үйлдвэрлэгчид магадгүй одоо яг энэ салбарын ерөнхийдөө салбарын үйлдвэрлэгч борлуулагчид маань өөрсдийнхээ бараа бүтээгдэхүүнүүдэд танилцуулах худалдаалах гэдэг энэ чиглэл рүү ерөнхийдөө экстрим entertainment expo гэдэг энэ гурван ерөнхийдөө бас сегментийг ерөнхийдөө хамарч зохион байгуулагдсаар одоо ингээд энэ жил бол анх удаа бид нар чинь Монгол улсаас Азийн моц спортын шилдэг ивент гэдэг бас энэ шагналыг сайн ингээд ерөнхийдөө гардаж явж байна. Тэр шагналыг гардаж явж байгаа одоо тэр моментод ямар вэ? За ер нь бол ингээд бид нар чинь юу яасан одоо хаан зохион байгуулагдсан Таиландын Бангкок хотноос зохион байгуулагдсан. Сая 1 сарын 17-нд. За тэгээд ер нь бол энэ одоо Аздаа ерөнхийдөө ганц байгаа яг энэ автомотивын салбарын ерөнхийдөө аваардс байгаа. Азийн нэг 17 зүүн өмнөд Азийн ерөнхийдөө 17-8 орн ерөнхийдөө ингээд энэ жил бол Монголтой нийлээд ерөнхийдөө 18 дахь орноор бүртгэгдэж байгаа. Тэгээд энэ орнуудын одоо шил автомашин бацилын салбарын үйлдвэрлэгч нар, борлуулагч нар за тэгээд энэ салбарт одоо засвар үйлчлэг босоод ингээд маркетинг өөр юу гэдэг ингээд энэ чинь нөгөө маш том кластер систем шүү дээ автомотив гэдэг чинь өөрөө. Тэгээд энэний ерөнхийдөө бүх чиглэлийн нөхдүүд нь ерөнхийдөө бас яг энэ шагнал авдаг. За тэгээд бид нар өнгөрсөн жил 24 онд ерөнхийдөө бас нэг материал өгөөд шалгуур шаардлагыг ерөнхийдөө хангаж чаддаг бид нар бол тэнцээгүй. За тэгээд энэ жил ер нь бас сая 25 оныхаа одоо Power Expo фестивалаар бид нараас материалуудаа өгөөд за тэгээд энэ дээр маань зөвхөн нэг юм танилцуулга явуулах гэхээс илүүтэйгээр санхүүгийн тайлан, за үйл ажиллагааны тайлан, за тэгээд зохион байгуулалт менежментийн одоо шилэл ингээд бичиг баримтууд эдгээрээ бүгднийг бас ингээд нэлийн явуулаад цааталтаа ерөнхийдөө хөндлөнгийн аудитор энэ бас шалгагдаад за тэгээд ер нь бол одоо бид нар ингээд нөгөө шалгаж гарч ирж байгаа. Тэрнээс ч одоо үгүй энэ нэг Монголоос ороод ирсэн юм бид нар тийм байх тий. Тэгээд энэ чинь нөгөө Азийн одоо 17-8 оронд ч яг автомашин бацилын чиглэлээр маш олон тэмцээн уралдаанууд байгаа. Бүр Монголд одоо шил байхгүй одоо шил ингээд Grand Prix гэдэг ч юм уу, F1 гэдэг ч юм уу ингээд том уралдаанууд хүртэл тэнд чинь байж байгаа. Тэгэхэд ингээд бид нар чинь бас таньундаас одоо шил яг энэ мотоспортын салбар дээрээс ерөнхийдөө бас гарч ирнэ гэдэг нэлээд чанга байсан. За тэгээд ер нь бол ингээд яг за 1 сарын ихээр ерөнхийдөө ингээд за танах ерөнхийдөө ингээд тий энэ удаагийн авардс дээр ингээд шалгарсан 1 сарын 17-нд ерөнхийдөө ирж Бангкок дээр ингээд шагналаа гардаж аваарай тий хичнээн оролцох вэ гэл ерөнхийдөө ингээд тэгэхэд бол яг ингээд бид нар ч бүр шокерж байгаа. Энэ яг үнэхээр үнэн мэлүү хотлоо мэлүү болоо гэд тэгээ ер нь нэг хаяг одоо юу шиг контакт юмнуудаар нь бид нар шингээл нэг тодруулаад холбогдоод энэ төрэй гэсэн. Үнэхээр одоо шил яг ингээд 1 сарын 17-нд ийм арга хэмжээ одоо шил Бангкокийн Гранд Хил юм одоо шил хөл авалт ийм том одоо арга хэмжээнд юуны зааланд болно тэгээ энэ дээр ирээргээл. Тэгээд ерөнхийдөө бид нэр сая ингээд яваад очиод юу байхад бол үнэхээр бас ингээд арга хэмжээний тэр зохион байгуулалт протокол за тэгэл ирсэн зочид энэ төр гэл үнэхээр супер байгаа байхгүй юу. Тэгээд одоо бид нар чинь бас яг тийм том хүндэтгэлийн үйл авалт нэргээд нэг гадна дотныхд бол оролцож үзэжсэн туршлага байхгүй юм чинь. Тэгээд ингээ оролцсон үнэхээр бас тэр зохион байгуулалтын нь супер тэр танилцуулж байгаа зочид за тэгэл аудит юм багийнхан энэ гэл ингээл хүмүүсийн танилцуулгын сонсонгож вау л гэж байгаа юм чигээр. Тэгээ одоо шил 55 жил ингээ Зүүн Азад Гран Приг зохион байгуулсан нэг одоо нэлээд настай ерөнхийдөө одоо шил хүн бол яг ингээд яг ерөнхий зохион байгуулагч ахлагч нь гэдэг ингээд гарч ирж байгаа. Тэгэл одоо шил араас нь ингээд 43 жил Бангкокийн мотор шоуг хийж байгаа. За тэгэл Малайзийн одоо шил ингээд бас нэлээд олон жил бас яг энэ
автомашин борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан том компаниуд, за Honda-гийн одоо шил зүүн өмнөд Азийг хариуцсан захирлууд гэл ингээл нөгөө нэг юм том нөгөө брэндүүдийн одоо баг бидний сонсдог эсвэл одоо өдөр тутамдаа ингээ годомд хардаг машин материалын салбарын томчууд нэг ингээ бүгдөө орж ирж байгаа. Тэгэл вау гэж ээжсэн чинь ингээ нөгөө бид нар 3 дахь одоо яг шиг нэг юм дээр одоо номинац дээр гарч ирдэг байхгүй. Тэгээ ингээ шагналаа гардаж аваад за баг ингээ бид нар шистэ одоо баг ингээ хамгийн лагийг гардаж авч чантай энэ гэсэн бодоод тайзнаас бууж ирэл бахан ярьслага юмнууд өгчөөл тэгээ ширэн дээрээ суугаа ижсэн чи ингээ араас нөгөө нэг юм автомашины босоод орнуудынх нь ингээ нэг одоо номинацууд гарч ирж байгаа байхгүй. Тэгсэн чи одоо шил ингээд BYD гэхэд ингээд нэг автомашины одоо шил хамгийн нэг өндөр өсөлт одоо хамгийн өндөр борлуулалт гэдгээр шууд ингээд хятадаас BYD гээл тэгэнгүүт араас нь Солонгосоос Hyundai одоо Японоос Honda гэл ингээд том орнуудын нэг том брэндүүд гараад ирнэ гэж вау л гэж байгаа чинь тий. Тэр тонд өөрөө ингээд Монголоос ингээд бид нар байгаа шүү гингүүд шал өөр мэдрэмж байх л та. Тэгээд одоо шил яг хүлээ авалтыг хэлэхээс өмнө нөгөө хоорондоо танилцсан митинг явж байгаа байхгүй. Тэгээ ингээд биш нөгөө нэг одоо оронгоц ингээд зүүн өмнөд Азийн төрсэн мөр Азууч нь хоорондоо адилхан царайтай шүү дээ. Тэгээд одоо Монгол нь ч мэддэггүй, Солонгос нь ч мэддэггүй одоо тэгэнгүүт чи ингээд нөгөө нэг юм давхиж оронгоотой биш нь за угаасаа ингээд намайг хинж танихгүй юм чинь те хамгийн түрүүнд ирэхэд зүгээр ингээд Монголоос ирсэн гэдгээр ихэд мэддэхин тулд биш нөгөө төрийн далбагаа аваавцсан. Тэгэл нөгөө зураг авахдаг фотоволных нөмөр ирэхэд шууд төрийн далбагаа барайл зураг авахлал зогссон чинь нөгөө нэг хоорондоо ингээд яриа танилцаад ингээд бүгдээр зогссон хүмүүс бүгдээр надраа харахад Монгол ирч гингүүтээ бүгдээр зураг мураг аваад тэгэл ирэнгүүтээ ингээд шууд за окей танилцъя гэл тэр бас айгүй их сонин ирэхэд нэг юм одоо нөгөө өөрийгөө илэрхийлэх аргачлал байсан юм. Тэгэхээр мундаг өрсөй төрийн талбайгаа авч яваад тэгж зураг даруулах хүмүүсийн нүдэнд бас өртөж байгаа нэг тактиктай. Энэ зүүцэн байна уу те? Энэ ямар энэ болохоор одоо яг нэг юм аварцуудаа гардаж авах хүмүүстэй ерөнхийдөө нэг юм одоо юм тэмдгүүд ерөнхийдөө зүүж өгд, пингүүд ерөнхийдөө зүүж өгд юм бэл. Тэгээд тэр нэг одоо шилбэл маш олон тэнч баг 500 гаруй ерөнхийдөө хүмүүс сууж байгаа шүү дээ тэр зааланд. Тэгэнгүүт нөгөө хин хаанаас одоо ирсэн гэдгийг нэг мэдэхгүй учраас ерөнхийдөө нөхдүүд шиг ингээд яг ширээний хуваал дээр суунгуудаа одоо шил манахаас ингээд за нэг шир 10 үнэтэй ширээн дээр одоо шил 5-5-аар ингээд сууж илээ гэхэд нөгөө яг хинэн шагналаа гарч явах гэдгийг мэдэхгүй учраас пингэр ерөнхийдөө нөхдүүд чинь ялгчихж байгаа байхгүй. Бас зохион байгуулалт тий. Тэгэл эренгүүтээ за одоо шил таних одоо тэддэг удаагаар нь та яг тэн дээр ингээд бэлэн байж байгаа гэл тэгэл нөхдүүд чинь зүгээр ингээд нэг юм одоо дэстэн нөгөө Холливуудын улаан явсны ясл шиг л юм зүгээр тэр үүш пижигнүүлээс баахан эндээс камерууд нь гэлцэл нөгөө камерууд нь дээгүүр зүгээр нисчарж ирэл бичлэг хэд хоног үргэлжилсэн. Ер нь бол нэг өдрийн л ирэхэд арга хэмжээ. Тэгээд ер нь бол үндсэн шагналымнуудаа гардаж аваад тэгээд оройноо ирэхэд after party юмнуудаа гэл хоорондоо ирэхэд танилцаад. Тэгээд нөгөө талд одоо шил бид нар яг энэ шагналыг гарч авахаас гадна хоёрдугаарт бид нарт бас нэг гоё юм олон улсынхаа нөгөө event management-ийн бас ингээд гайдуудтай бас энэ одоо шилбэл шагнал манаас дагалдаж одоо бид нарт зөвлөмжтэй гэрж байгаа. Ер нь яаж ийм вөхөр одоо ингээд бидний нөгөө яг юм 3 одоо шилбэл сегментийг хамарч байгаа. Онцлог маань нэгдүгээр ерөнхийдөө бидний шагнал авах гол ерөнхийдөө шалгуур нь болж байгаа. Хоёрд одоо шилбэл нөгөө нөхдүүд маань за Монгол улсаас бас ингээд нөгөө анх удаага одоо шилбэл ийм ерөнхийдөө бас том ивентүүд ерөнхийдөө зохион байгуулалт юм нэгдгээрээ нөхдүүд бидний материалыг нэлээд онцлж харсамж байгаа. Хоёр дараагийнх нь болохоор нөгөө нэг юм за яг менежментийн хувьд нөгөө нэг юм та нэг тогтсон одоо шилбэл яг юм нөгөө одоо ISO стандарт гэж үүдэг шүү дээ. Зохион байгуулалтын тэрний юм ерөнхийдөө жоохон дутмаг юм байна. Тийм учраас бид нараас энэ дээр чинь ингээд гайдууд өгөө энэ үнэгээ хийгээд энд одоо форматын дагуу явах юм бол таад маань бас ингээд зохион байгуулалт чинь ерөнхийдөө илүү чанаржаад илүү ерөнхийдөө бас ингээд олон улс руу бас хурдан ерөнхийдөө ингээд танигдаад явнаа. Гэхдээ ер нь бол одоо шил Монгол улсад бас яг энэ хэмжээний Азийн хэмжээний ийм арга хэмжээг ингээд зохион байгуулалт төвчнөд бол үнэхээр гахалтай байна гэж байгаа юм. Тэгээд 5 сард одоо энэ жилийн 5 сард гэхэд яг энэ Азийн авартсын аудитын багийнхан болон зохион байгуулалт менежментийн багийнхан бас Монгол дээрч одоо нэг талдаа ер нь бол манай үйл ажиллагаатай танилцсан. Хоёр дөрөнхөдөө бас жоохон ивент менежментийн гайдуудыг хэр дагаж байгаа юм тий. Тэгээд дээрэс нь ер нь Монгол гэдэг одоо шил улс маань ард түмэн маань бас ямар ард түмэн ямар улс байна вэ гэдэг тэр танилцахаар бас ингээд ирэхээр ерөнхийдөө болсон байгаа. Шалгалт авангаа танилцах гад тий. Одоо хэдэн сар зохион байгуулагдав? Энэ жил 5 сарын 8-наас 10-ны өдрүүдэд. 5 сарын 8-наас 10. Одоо Power X баш тий? 2 хоногийн хугацаатай юм тий. 3 хоног. 8-наас 10. 8, 9, 10.
Тийм ээ. За уушлаа. Бодцоо 2 хоног гинэ. Тэгээд тэрэн дээр болохоор одоо энэ жилийн хоол илүү гоё л болох юм байна шүү дээ. Ер нь өмнөх жилүүдээс ахаал явдаг бах та. Тийм бидний яг л нөгөө нэг одоо 13 жил ингээд энэ хүртэл явсан юм маань ингээд нөгөө өмнөх жилийнхаа алдаагаа давтахгүйгээр ингээд за тэрэн дээр ингээд өнгөрсөн жил ингэсэндээ одоо энэ үргээ сайжруулъя гэл жил болго яг зөвөр нөө цар хүрээ болон зохион байгуулалт за тэгээд томордог бах тий босод юмнуудаа ингээд илүү сайн амжилттай ядчил ингээд оролцож орныхоо тоог нэмнэ гэдэг ч юм уу ингээд нөгөө нэг амжилттай ахиулахыг л хичээдэг. Тэгээд тэр жил болохоор за уушлаа. Өнгөрсөн жил бид нар одоо шилэл Монголтойгоо нийлээд 8 орны баг тамирчдыг Монголд авчирч одоо тэмцээн уралдаанд оролцсон байна. Дрифтинг гэсэн үг. Тийм машин мэцүүлэр дрифт болон одоо мотогоор. Мотогоор гэхэлэр одоо бас 8 орноос хүмүүс ирсэн. Мотоцикл дээр бол ер нь Оросоос тэгээд дрифтэн дээр нь болохоор одоо шилэл Япон, Солонгос, Казахстан, Кыргызстан. За тэгээд Хятад, за тэгээд Америк гээд тэгээд тухайн орнуудынхаа ер нь бол бас аваргууд нь болсон. Ер нь бас сошиал дээр бас нэлээд инфлюенсер тийм баг тамирчдаг авчирсан. Тэгээд одоо багтаа насны хувьд яг уу насны хувьд хамгийн бага нь 6-тай хамгийн хөрсөн 6-тай. Оо тийм үү. Өнгөрсөн жил Хятадаас ирсэн одоо шилэл тамирчин маань ихэд 6-7 настай ихэд хөөхөд ирсэн. За. Тэгээд тэр маань бас одоо шил бас Монголын тэмцээн оролдонд оролцоод нэлээд чамгүй амжилттай ихэд тэмцээнд оролцсон байх ч тийм. Хөөх тийм үү? Ямар төрөлд нь орох вэ? Дрифтэн дээр 6 настай хүүхэд үү? Одоо манай ер нь бол YouTube-ийн бичлэг бол сошиал дээр ер нь нэлээд одоо хүмүүс бас хамгийн анхаарал татсан одоо юу гэж бас яг нэг талдаа маркетинг гэх юм нөгөө талдаа хүмүүс бас сонирхсан юм нь бол одоо яг тэр 6 настай хүүхэд яаж дэрвдэлтийн тийм харин тийм яаж дэрвдэлэх вэ гэдэг юм ерөөхдөө нэлээд үзэх сонирхолтой байсан. Тэгээд тэр нь ч бас нэлээд шууган дэгдээсэн тухай үед бас тэр 10 үдтэй хүүхэд орох боломжтой юм биш үү? Тий одоо бүр Хятадд бол бүр ингэ тусдаа бүр хүүхдүүдийн англи хэл гэдэг ихэд одоо 6-аас дээш 14 нас хүртэл ихэд юм тусдаа англи хэл бүр гараад ирсэн баг ч тий. Тэр хөл нь хөрх юм уу? Хөө тэдний шин бүгднийг ингээд яг тэр суудал өрүүл одоо тэр хаас педал гэдэг юм тэр юмнууд шин бүгднийг яг ингээд өөртөө тааруулаад хэмжээнд тааруулаад наашин цааш нуургасан сонгоод одоо бас тий тохиролцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр чинь бол ингээд баг манасаа дээр ирэхэд дэрвтлээд байгаа шүү дээ. Ямар сайн юм бэ? 6 нас би бүр яг гайхадах юм боломжтой л үт юм байна л та. Тэгэхээр тэр 6 настай хүүхэд нэг 4 наснаас л бэлтгэгдсэн байгаа гэсэн үг үү? Тэ баг тэр аавынх нь ярьж байгаагаар нь бол 2 настайгаас одоо энэ симулятор дээр ер нь бол өөрөөгөө бэлдсэн. Хүүхдээ бэлдсэн байл. Ер нь бол ингээд одоо эрэгтэй хүүхдүүд бол тэр тусмаа ер нь бол машинаар цоглуулж оролцсон шүү дээ. Тэгэнгүүт яг зөвөр нэлээд сайн ингээд хүүхдээ ажилласан байгаа. 2 дэрнэхэд ийм biostem байна гэдгийг харж байгаа л тэгээд симулятор буюу одоо компьютер дээр их тоглож эхлүүлээл. Тэгээд баг 4 настайгаас ер нь бол машин дээр бас ингээд дадлага хийж эхлээл. Сая ингээд өнгөрсөн жилээс буюу гоо тэр чинь бас 24 онд бүр одоо тэр юуны төвдийн нэг юм өндөр уулан дээр юм раллигийн зам байдаг хөхгүй бүр юм сүлдсэн. Зураг мөрөн дээр нэлээд гард юм. Тэрэн дээр бүр ингээд раллигийн машинаар уралдаад F2 буюу дэлхийн автомашины холбооных лицензийг авсан тийм хөөхд байгаа хөхгүй. Тэр чинь нэг онголдох юм бол тэр зам дээрээс бол тэр чигээрээс ингээд доошоо тий баг юу ч үлдэхгүй болтлоо бууж ирэхээр тийм зам байхгүй өндөр ууланд. Тэрэн дээр ихэд аль хэзээний бас раллигаар уралдаад одоо энэ хятадын рейс кинонууд тэр бас тэр хөөхд ирэхэд гардаг. Оо зөө. Нэлээд од хөөхд байгаа тэр чинь бас. Би ч мэдээ хүн байна. Гайхалтай юм бэ. За. Эмэгтэйчүүдэд бол бас илүү боломж байгаа. Ер нь нөгөө нэг талдаа бол одоо юу гэх юм ингээд нөгөө за яг энэ спорт ховц хэрэглэл бол эмэгтэй хүнд илүү амар зөгтөг. Хоёрдугаар тэр нь зүүн Азийн орнуудад бүр эмэгтэй одоо шил women drift series гэдээ бас байдаг. За сая өнгөрсөн одоо шил 7-8 орны жилийн маань 7-8 орны баг тамирчдаас гээд Америкаас одоо шилэл Сара Чэ гэдээ бас нэлээд инфлюенсер бас тийм дрифтэн тамирчин. За Японоос бас одоо шил 2 жирэнхэд бас инфлюенсер тамирчин. За Солонгосын одоо шилэл зүүн Азийн аваргасан Солонгосын бас нэлээд одоо сая гаруй дагчтай ерөнхийдөө бас юм авраг тамирчин гэдэг ингээд дандаа эмэгтэй хүмүүс ерөнхийдөө голчилж ирсэн. Яг мэдээж эрэгтэй бас тамирчид бол байгаа л да. Тэгэхэд бол ер нь бас нэлээд ингээд хүмүүс бол айгүй сонирхолтой. За эргүүлээд одоо шилэл ингээд нөгөө сошиал дээр нь тэр тусмаа ингээд нөгөө ирчүүдэг дагахаас илүүтэйгээр хүмүүс ер нь эмэгтэйчүүд айгүй их дагдаг шүү дээ. Тэгэнгүүт одоо шил яг тэр шугамаараа бас ингээд Монгол улсыг маань бид нарыг бол бас Азад нэлээд
айгуугой сурчилж өгсөн. Энэ спортоор нь энэ хоббигоор нь Power-ыг маань. Одоо Монголоос яг тэгэж уралддаг эмэгтэй тийм тамирчид хэрэг байдаг юм. За ер нь эмэгтэй тамирчид бас бие. Гэхдээ тийм олон биш. Одоогийн байдлаар ерөнхийдөө нэг хөгжжөөл явж байгаа тийм. Ер нь бол 2-3 тамирчин бол яг ингээд бас тэмцээн уралдаанд орж байгаа. Ер нь л яг дотоодынхаа тэмцээндээ л тийм. За тэгээд ер нь яг гадагшаага бол одоо их ингээд нэг илүү баг тамирчид маань л одоо сүүлийн жилүүдэд бас явах сонирхол оролцох сонирхол бас айгүй ихтэй ерөнхийдөө болсон байгаа. Хамгийн сүүлд одоо оролцсон тэмцээн уралдаан гэх юм бол за яг одоо хамгийн сүүлд ерөнхийдөө яг зөвхөн Монгол Улсын баг тамирчид маань бол хятад руу бас тэмцээн уралдаанд ерөнхийдөө явсан байгаа. За бид нар бас өөрсдөө одоо жишээл моциклийн чиглэлээр сая 12 сард бүх наримт хятад ард улсын автомашин моциклийн холбоотой хамтраад Чүнчинд бас олон улсын моциклийн тэмцээнийг бас хамтран зохион байгуулад ирсэн. За тэгээд одоо бол ингээд 5 сард ирэхэд өөрсдийнхөө Power X фестивалыг хийх гээд ирэхэд бэлтгэл ажил руугаа одооноос ирэхэд орцсон манай багийнхан бол явж байна. Тэгм ч одоо нөгөө ганц тэмцээн уралдаан гэхээс илүүтэйгээр ингээд маш том ирэхэд өөрхөн цар хүрээд арга хэмжээ зохион байгуулагддаг учраас тоглолтоо яах вэ те экспо одоош л үзэсгэлэн арга хэмжээг яах юм за экстрем тэмцээн уралдаанууд дээр юу байх юм тэрийг яаж оролцуулах вэ ингээд дээрээс нөгөө олон улс руу яах юм за дээрээс нь одоош л бид нар бас тусдаа нөгөө рейсэн модель гэж контест явдаг тэр нь ямар одоо ер нь бол нөгөө нэг загварын салбар дээр яг ингээд модельүүдийн тэмцээн уралдаануудад Miss Mongolia гэдэг юм одоо зөндөө байна шүү дээ тэгэнгүүт яг зөвөр нөгөө нэг яг юм автын салбар дээр ширнэ бол бас юм модельүүд айгуу дэлхийд дээр байдаг байхгүй оо за. Тэгэнгүүт яг тэрүүнийг ер нь бол бид нар бас нэг талдаа нэг юм Монголдо өөрсдөө одоо яг энэ арга хэмжээнд дээрээ зориулж зохион байгуулж эхлэе гэдэг өнгөрсөн жилээс ирэхэд хийгээд за тэгээд бас нэг шилдэг 16 охин ирэхэд бараг нийтдээ 50 гаруй охтуудаас шилдэг 16 шалгарч үлдээд яг ингээ Power дээр одоо шилэл нөгөө машин моцикл те за тэгэл нэстэ тэр гинтер дэш яг нэг юм үндэсний ховцос гэдэг юм уу эсвэл одоо яг тийм рейсэн ховц центртэй ингээд нэг юм зураг авалтууд хийхэрсэн тий ингээд кинон дээр яг гардаг штэ ингэж мараа хийдэг тий тэрүүний чи яг ингээд тусдаа тэмцээн юм уу тэмцээн юм уу те бүр тий ер нь бол яг ингээд бүр тусдаа юм тийм нэг рейсэн модель эсвэл Grid Girls гэдэг юм нэг олон улс дээр тийм нэршилтэй ингээд яг тусдаа яг бүр загварын агентлаг хүч байдаг эсвэл бүр аваарцууч байдаг тий ороорондоо янз янз өөр өөрсдийн чиглэлээр тэгэнгүүт яг бид нар бас тэрүүнийг нэг рейсэн модель дээр бас Монголдо ирэхэд төгшүүлээд шалгуур нь яадаг юм за шалгуур нь тэгээд ер нь янз янзтай манай шүүгчнэр л мэдэх байх гэж тийсээ мэдгүй ээ тэгээд ямар ч бас нэг team contest-ийг бид нар бас өнгөрсөн жил хийгээд үзсэн. Тэгээд тэрүүнийг бол энэ жил ирэхэд бас илүү нэг Аз руугаа бид нар бас хийх одоо сонирхол бас аягүй их байгаа. Яагаад гэвэл нэг Instagram-аар бас манай контент юмнуудыг бас хүмүүс одоо олон улс руу бас нэлээд хурцсан учраас үзээд магадгүй станы орнууд одоо шилбэл Солонгос энтрээс бас ингээд бид нар ийм юм дээр чинь оролцуулт юм уу дараа жил зохион байгуулах юм уу гэдэг өөрөөсөө бас холбогдоод байгаа тийм. Тэгээд энүүнийг бол ерөнхийдөө нэг Азийнхаа магадгүй дахиад нэг 10-аад орнуудын хамарсан байдлаар ингээд зохион байгуулах ийм ирэхэд бас нэг зорилго төлөвлөгөөтөр ирэхэд бас энэ жил бэлтэж байгаа. Нэлээ хүрээл явж байгаа юм байна тий. Тэгвэл гоё юм бэ. Би сая бодохгүй яа. Тэр нөгөө модод нь би орж үзтээ. Тий болно шүү дээ. Бас гоё сонирхолтой л бахыг тийм юмд оролцоод явж ивэл тий одоо юу ч нэг угаасаа кинон дээр ч тэр одоо эсвэл бодит амьдрал дээр ч тэр юм гоё биетэй хүүхнүүд эдэж тий. Мэдээж их шалгуур нь одоо гүшин гоё биетэй байх хэрэгтэй гэдэг чинь бүр ингээл за магадгүй одоо яг эмхтэн хүний гоо зам чинь бүгд өөр шүү дээ. Тэгэнгүүт одоо гүшин хамгийн түрүүнд бид нар шинэ дөрөв тэн дээр зураг авалт одоо фото байх хэрэгтэй. За магадгүй одоо өөр ингээд гоё биетэй байна гэдэг ч юм. Ингээд нөгөө бас юм онцлог шалгуурууд нь бүгд өөр. Тэгээд дээрээс нь болохоор нөгөө машин моцикл одоо за тэгээд гоё машин одоо чинь те ингээд нөгөө нэг гоё өгтөл энэ төр болоогоос ингээд яг л байдаг л нэг юм одоо олон улсын шоун дээрч байж идэг. Тэгэхээр тэрүүнийг бид нар одоо шил ингээд яг Монголдо хийх гэх нөгөө нэг юм загварын агентлуудтай ингээд хамтрах гэхээр чинь нэг юм жоохон төвөгтэй зарим нь одоо шил ингээд тэгин техникжээс нэгэд нөгөө өгтөд наалга устай ч юм уу эсвэл одоо биш ингээд хитрхээ одоо шил нөгөө нэг жоохон бага насны хүүхдүүд хүрээд ирдэг ч юм уу те. Тэгэхээр чи ингээд нөгөө нэг бид нар чаг тийм нэг контентын авалтаа авалцаа дээрээс нь одоо шил яг агуулга нэгэд хоорондоо таарах авч байгаа байхгүй.
ядчил одоо бид нар ингээд магадгүй нэг 18-аас дээш насных гэдэг ч юм уу. Ингээд нөгөө энэ болгон чинь бас л тодорхой хэмжээ бид нар олон нийтийн арга хэмжээ байж байгаас учраас нийтээр дагаж мөрдөгч урмаа бас нэг юм цензурыг бас баримтлах ёстой. Тэгээд тэр утгаараа ер нь бол ингээд за ер нь бол өөрсдөө тустай бас нэг юм контенттэй өөрсдөө тустай юм тэмцээнтэй ингээд бэлддэг болоо тэгээд ер нь өнгөрсөн жилээс бас ихэлсэн. Тэгээд чамгүй амжилттай ширэнхэд бас зохион байгуулагдсан. Баяр хүргэе. Баярлаа. Одоо бол яг гоё нөгөө энэ 5 сарынхаа фестивал бэлдээд явж байгаа. Тий. Эхэлж байгаа үстэй тий ер нь юмнууд нь. Тий сая ер нь манайхан одоо 12 сараас ингээд бэлтгэл ажил руугаа ерөх техний багийнхан бол ингээд орцсон явж байна. Одоо ингээд бараг 2 сарын 1-ээс ерөнхийд нөгөө бүтэн бүрэлдэхүүнээр ерөнхийд бас ажил руу орох гээд ингээд эхнээсээ уулзалт торлуудаа юмнуудаа игээд зохион байгуулалтынхнуудаа яриад би ч нөөрэ бас нэг 12 сар 1 сард ерөнхийдөөсөө ингээд тэр нэг тэмцээн гэж явал нэг аваарц гэж бас нэлээд дэмэдэн явж байгаад ирж байгаа. Тэгээд одоо бол ерөнхийд яг багийнхан бүрэн бүрэлдэхүүнээр талтлаас хэрэгтэй цуглаж байна. Тэгээ бид нар яг зөвхөн нэг олон улс руугаа гэдэг энэ сүүлийн жилүүдэд бас нэг юм хор шартай үзээд байгаа нь ер нь 18 онд бид нар анх нөгөө гаднаас тамирчид авчирч үзсэн. Тэгсэн чинь солонгосын нөхдүүдийг авчрах гэсэн чинь урилга явуулсан чинь ингээд юу та нар чинь баг юм дэрвт машин дэргээд байгаа юм бэ тий баг танад чинь тийм байд юм уу мэдх юм уу тий та нар чинь баг ингээд морио оноод ажил сургуультай явдаг юм уу гэдэг нэг юм жоохон тий баг юу чаддаг тийм тэрүүнийг харуулсан тэрнээс ард дээрээс баг ингээд бид нар харилцан интераксэн яриад ингээд нэг жоохон тэр нэг талдаа нэг жоохон юм дорд үзэх маартай нөгөө талдаа одоо шилбэл яг ингээд угаасаа ганц солонгос хэлтгүүгээр ер нь Аз одоо гişэн гадны дэлхийн бусад орнууд тэгж ойлгодог шүү дээ. Нүүдэлчүүд мэл нэг юм ард түмэн гээд тэгэнгүүт ер нь л яг зөв нэг талдаа бол бид нар бас ингээд орчин үеийн бас тий нийгмийн одоо соёлдсон хоёрдугаарт бас нэг суурь иргэншилтэй болсон. Тэгээд дээрээс нь шинэ үеийн залуучууд нь тэр одоо дэлхийн хэмжээний залуучуудын ундгийг унаад хэрэглэдгийг хэрэглээд тий уралдгаар нь уралддаг юм а гэдэг ерөөхдөө бид нар бас нэг юм харуулъя гэдэг зорилгоор бас энэ үйл ажиллагаагаа дандаа ингэж жил болгон одоо шилэл ядчил зүгээр нэг юм сургаггүй тамирчин бас аваад ирж болно тий тэгхгүйгээр ерөөхдөө бид нар чинь бас нэг юм цалингийн өгөн эсвэл бүх зардын даана гэдэг юм ингээл айлуулах бас нэг тийм жоохон олон төрсэн тий хот нөхдүүдийг нь бас нэг юм өөрсдийн тавьж байгаа шалгуур шаардлагын дагуу бас нэг авцарч бас нэг талдаа үйл ажиллагаа нөгөө талдаа бас нэг улс орноо сурталчлах гэдэг ийм л зорилгоор ерөөхдөө бас тэр нөхдүүдийг авчирч байгаа. Тэр бас амаргүй юм тий. Ер нь амаргүй. Амар юм гэж баг байхгүй те ер нь. Би нөгөө бодохдоо тэр нөгөө тэмцээнд оролцож байгаа одоо энэ тэндээс ирж байгаа хүмүүс нь өөрсдөө хүсэж ирдэг байх гэж бодсон. Ер нь яг магадгүй одоо 10 жилийн дараа бол ингээд өөрсдөө зорж ирдэг болох байх тий. Одоо бол бид нар шингээд нэг дөнгөж ихэлээд нэг 10 удаа жил явж байгаа тий. Олон улс дараа нэг танигдах гад нэг за магадгүй одоо шингээд сүүлийн нэг 2-3 жил л бид нар чи ер нь бол нэг юм жоохон яг олон улс руугаа ингээд танигдж эхэлж байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол ерөнхийдөө бараг нөхдүүд бол бараг манайсаа мэдгүй шүү дээ. Тэгээд ер нь явж байгаа учраас бол ингээд нөгөө яг тухайн улсын чинь од тамирчид гэдэг чинь бол яг л нөгөө юм одоо нэг K-pop одод энтертэйл ялах байхгүй. Яг л тавьдаг шалгуурууд нь адилхан. Зүгээр л тэд нар дуулдаг, шууралддаг. Тэгээд тэгэнгүүт одоо шил ингээд бүх зардлаа гаргуулна. Тэгээд дээрээс нь цалингаа авна. Магадгүй одоо юу чинь машин техник бүх юмнуудаа бэлдүүлнэ гэл амар ер нь бас хүн авчрах гэдэг чинь хөөхтэй шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг ингээд хийн гэдэг бас ч амаргүй. Би бүр тэрнээс амаргүй. Тэгээ энэ болгоныг нөгөө нэг хийгээд энд авчраад өдөө зэрэгтэй 13 жил явж ийн гэдэг бол өөр айгу барахмаар зүйл байгаа тань л та. Тэгээ сонирхолтой. Тэгээ нөгөө би түрүүнээс хойш ингээд бодоол байгаа юм энэ хугацаанд ер нь би ингээх шаардлага байна уу ч юм уу те. Би яагаад заавал ингэж ингэх ёстой энэ багаараа ингэж хичээгэл бид нэг шантраад болчмоор үе байсан уу? Ер нь зөндөө одоо жишээлбэл яг хүн авчрахаас илүүтэйгээр бас машин авчрна гэдэг чинь өөрөө амар зардал байхгүй. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг нөхдүүдийн тавьж байгаа шаардлагууд нь одоо жишээлбэл тэнцсэн машин Монголд байхгүй. Өөрсдийнх нь машин техникүүдийг аваад ирэхээр одоо жишээлбэл нэг талдаа бүгдийн бараг дээр нь бүр ингээд онгоцоор ирэхээс наашгүй юм уу? Эсвэл одоо шилбэл за газраар ирлээхэд хоног хугацааны хувьд зардал мөнгөний хувьд бол амар өндөр зардалтай. Тэгээд авчирчаад бид нар энд үлдээхгүй буцаагаа явуулна гэхээр энэ чинь бүр ингээд зөвөр ингээд доллар шин зөв хэдэн иксээр үржигдээ явчих واخ. Тэгээд өнгөрсөн одоо шилбэл яг жилүүдийн хугацаанд ингээд яг бид нар чинь нөгөө нэг юм шантрагуу ерөн зөндөө яг ингээд
одоо эрсдэлтэй спортоор бид нар тэр тусан манаа хадж байгаа учраас магадгүй одоо шил ингээд хүний амьдрал үзэж болох, туулж болох бүх юмнуудыг үзэж байгаа байхгүй. Тэгэл яг тэр юмнуудыг ингээд үзэж тоосны хар дээрээс заа дээр нэгэд ер нь л болидоо л гэж боддог. Тэгээд магадгүй одоо шил бид нар ингээд 14 онд хаанх хөөдлөө тэр ер нь нөгөө нэг юм Монголд ч одоо шил бидний зохион байгуулах талбай гэдэг юм шиг хамгийн дөрөнд их зовлонтой байсан байхгүй. Тэгээд анх одоо UB Palace дээр 12 он тэгэл араас нь 13 онд одоо шил ингээд арай нэг жоохон юм цэвэрхэн том талбай Sky Resort ашиглалтанд дөнгөж ашиглалтанд орсон. Тэгэхэд Sky Resort дээр одоо шил бид нар ингээд хийх гэсэн чинь очих зам нь одоо шил шороогоороо. Тэгээ нөгөө спорт машинууд, намхан машинууд тийш явж чадахгүй бол тэгэнгүүт нь одоо шин замыг нь хосод тэгшилж ягаал нөгөө Sky Resort-ийнхаа одоо тухайн үед Бацуур захиралтайгаа ингээл зөвшөлдсөл за энэ цагаан зураас чинь бид нар буцаагаа сэргээж өгнө гэл тий. Тэгэл юмаа хийчихэнгүү дараа нь ингээд бид нар одоо шил цагаан зураас сэргээх гэл комит фэри авчихсан бүгдөө өстэй. Шалыг ингээд тэр асфальтын талбайхаа цагаан зураасыг одоо шил ингээд тухайн үед ойлголт байхгүй ш. Ингээд баг арилчих байлгүйдээ гэл ингээд угааж ийсэн. Дараа нь ингээл одоо өгчин бид нар 14 онд хөөдлөө дээр яг зохион байгуулах гал нэлээ эн чинь бас амар хүч хөдөлмөр ордог. Хов хоосон талбай дээр аюулгүй байдлаас ахуулал ингээл нөгөө бид нар чинь анхны ойлголт байхгүй нөхдөө тэгэл нэг замартайч хүн гэмтээчгүй байх хэвээр эрсдэжгүй байх хэвээр гэдэг үднээс л хамгийн дөрөнд асуудлуудаа ирэхэд бодож тооцоолж хийж байгаа. Тэгэхэд ингээл хөөдлөгийн хоосон талбай дээр чинь барыг хитэн машин хитэн шалгаанз ингээл хэдэн мянган дугуй ингээл зөөж аваач л хийгээд байж хахад магадгүй тэр цаатлын зүгээр юм нарийн зам дээр нэг хоёр нөхөр зүгээр хоорондоо өөдөдөөс юуны уралдаж явж байгаа нэг нь одоо шил ингээл замаас гараад онголж явах жишээтэй тий. Тэгэл яг тэр чинь ингээл буцаагаал нөгөө зохион байгуулагчдын асуудал бол босож ирж байгаа байхгүй. Тэгээ магадгүй одоо шил 18 онд бас ингээл яг нэг өдөр жилийн 4 улирлыг үзүүлчихэж байгаа байхгүй. Өглөөнээр гаргаад өдрөн зүгээр ингээл бороо цаасан зүгээр халилдж ороод тэнд чинь тэгэхэд ингээл одоо шил үзэгчдийнхаа дээрээс ингээл магадгүй бид нар нөгөө тооцоолоо буруу хийгээд те салхины өөдөөс нөгөө асруудаа сонгуудаа үзэгчдийнхаа хойноос одоо шил асруудаа ингээл хүний толгой дээр унгаж ийсэн нөгөө моцевэлтэй нөхдүүдээ одоо шил ингээл айл болох оролцоог нангал оруулаад ирсэн чинь каску нөхөр дахиж орж ирэл онголтж байгаа чийтэй ингээл тэгэл яг ингээд эн чинь нөгөө бүх юм чи яг ингээд талгаан дээр буугаад буцаагаад эн чинь нөгөө дандаа л хуулийн хариуцлага хүлээгэл асуудал яригдчих байгаа байхгүй. Тэгэл яг ингээд энэ бүх бэрхшээлүүдийг туулаад явж байхад бол яг ингээд тухайн үед ч яг бас нэг 20 эдтэй хүүхдээ бол за бараг зүгээр урдх ажиллаа хийгээд ерөнхийдөө тий зүгээр ингээд мөрөөрөө явж ясан дээр юм байна гэдэг бодлууд ерөнхийдөө бас байсан. За тэгээд яг зүгээр бас нэг талдаа нөгөө юм олон жил ингээд оролцдог, үздэг, дэмждэг хүмүүс ингээд нэг энэ тэнд одоо шил ажил хэргийн шумаараа ч юм уу зүгээр ингээд хүн чинь өдөр тутамдыг байрлсан орж байгаа ч гэсэн ингээд таарахаар ингээд хамгийн гоё нэг амар гоё урам хайрладаг. Хинжлэх хэвээр гоё болсон шүү дээ. Дараа жил ингээд миний найз чигээрээ дараа жилийнх дээр ингэж хэдүүлэн дэмжиж ингэж хамтраа гэл. Тэгэнгүүт нэрэж бас за одоо өмнөх халдаагаа бас нэг давтахгүйгээр бас ингээд хийж болох юм болов уу те. Бас нэг юм гоё. Тэр чинь нэг юм хобби байгаа дээрээс нэг юм сэтгэлийн таашаал байгаа юм л та. Нэг тэрнээсээ одоо шил нэг юм магадгүй одоо би нөгөө нэг эрүүл хар тамхи гэж хэлээд бүр цагдаа газар хүртэл дуудагцсан шүү дээ. Энэ баг чи хэрэгэлдэггүй гэж ерөнхийдөө байцаал өгч үзсэн. Тэгэхээр нөгөө нэг одоо шил яг ингээд тэрэн шиг нэг тийм мэдрэмжээ ерөнхийдөө тэндээс ингээд нэг өгүүлэх гээд нэг тодмагнаа нөгөө борон байр нэг наадам болохоор өөрийгөө сойгоод байдаг шин. Тэрэн шиг ер нь бол одоо ингээд нэг өөрийгөө одоо шил нэг юм сойдог тэгдэлтэй ингээд нөгөө нэг яг нэг юм олон жил бэлдээд яг энэ үнийгээ хийгээд сурцсан болохоор бас нэг тэрэн дээр ингээ нэг юм догтлол мэдрэмжтэй. Тэр утгаараа ерөнхийдөө ингээ нэг хэдий ингээ алдсан Джонсон ч ерөнхийдөө бас нэг иймэрхүү байдлаар яг хөө зөвөр ингээ нэрэж бас нэг болчих юм болов уу? Нэг өмнөх алдаагаа давтахгүйгээр бас нэг хийж болдсон болов уу те? Дахиад бас нэг энэ боломжуудыг өөр боломжуудыг бас нэг нээгээд үзье гэл. Ингэж ерөнхийдөө явсаар бол 13 жил хүрсэн байна. За тэгээд одоо нөгөө шантрал за нэг иймэрхүү явсан юм байна. Одоо нөгөө нэг жилийн фестивалыг ингээд үлдсэн шүү гэдэл те. Яг нэг юм үлдсэн тэр нэг гоё фестивал гэвэл 22 оных. За. Тэр маань ерөнхийдөө хамгийн бас яг одоо миний зохион байгуулсан бидний зохион байгуулсан фестивалуудаас ер нь хамгийн анхных нь одоо яг юм гоё дурсамжийг үлдсэн юм уу? Яагаад тэгэхээр бид нэр хамгийн анх үзэгчдийн нистэд дэргээр зөөсөн. Оо тийм үү. 22 онд одоо шил яг ингээд өглөө нь гэрээс нь те одоо хаанаас эд ингээд захиал өгсөн хүмүүс гэрээс нь ингээд тусгай зориултын машинаар очиж аваад гачууртын одоо шил нэстэ тэрнээс юм дээрээс хелипад дээрээс аваад чад ингээд тэндээс нь өглөөний цаг нь уулгаад нисгээд те хотын дээгүүр ингээд бүтэн одоо шил нэг 10-15 минутын ихэд нислэг хийгээд тэгээ буцаад одоо шил яг ингээд павер нь эхэлж яхад
хүмүүс нь цугулж явах үед нь одоо шилэл буугаа тий нөгөө гадны одоо шил Америк кинон дээр гардаг клипэн дээр гардаг шиг нэг юм олны дунд одоо шил нэстэ дэрэгтэй бууж ирэх энэ төр гэдэг нэг ийм имийг бас хийсэн. Тэгээд тухайн үед бид нар бас дахиад дээрээс нөгөө яг анхныхаа одоо шил entertainment-ийг ер нь бол жоохон төгс сослуулах гэж ингээл өөрсдийнхөө хэмжээнд одоо юу ч лазер мазар тэгээд нэг хамтлаг дууштай уран бүтээлч тэгээд нөгөө нэг юм дахиад дээрээс нөгөө гадны тамирчид энэ төр бас нэг айгуу гой бас юм оролцоод ороод ирсэн. Тэгэл талбайн зохион байгуулалтуулаа нэг юм хүмүүсийн хүлээж авч байгаа оролцоо энэ төр гэл яг нэг тийм бүх юм амар гоё байсан баг. Сэтгэлдсэн тий. Тэгэл одоо шилэл зүгээр хамгийн ойрхон жишээ гэдэг нэг чанганыхан маань бид нар хамтарч ажилладаг. Тэгсэн чинь нөхдүүд ингээ нэг 5 машин одоо юу гэсэн талбайн голд авцаар тавьчихдаг байхгүй. Анх орж ирж байгаа чангаанууд гэл. Тэгээ байжсэн чинь 2 дахь өдөр нь нөхдүүд чинь эхний өдрийн хоройн манайх ингээ машин авч явах хэрэгтэй болчихлоо. Яасан чинь энэ 5 машин маань газар дээр ингээд өнөөдөр зарагдчихлаа. Таач машин аваад явах бидний талбайн голд юу гэдэг юм бэ? Тухайн үед 2 өдөр болж ирсэн. Ядс ингээ маргааш ингээ дуусныг нь ар дээрээс наа хүмүүсийг аваа гэж хэлээ. Би дихгүй бол ингээ талбайн голд одоо хоосно гэдэг нөгөө юм өргөж яамнууд тавьсан. Өөрөөгч яамнууд үлдчихэж штэ. Тэгээд та хэд наадахаа үлдээчихээ. Тэгсэн чинь заа окей нөгөө хүмүүстэй учирлаад хэлээд их. Тэгээд одоо шүл яг тухайн өдөр нь одоо үгш ингээд 5 машин нэгэн суурин дээрээс нь хүмүүс нь аваа явцсан гэл. Ингээл нөгөө нэг юм нэг талдаа нөгөө оролцсон байгууллагууднаас ингээл борлуулалтын хувьд бас айгуу гоё сэтгэл ханамжтай гэл. Тэг тийм ерөнхийдөө одоо үгш бас мөр дурсамж байна. Тэгээд 23 онд одоо шүл бид нар бас хүн амтлагын анхны одоо шүл тоглолтыг бас Монголд зохион байгуулж ирсэн. Тэгээд тэр үед ерөнхийдөө мөрөдлөөр одоо шүл нэг юм өөрөө нөгөө Tomorrowland-д очиж чадахгүйсэн бас Tomorrowland-аас DJ-г авцарна гэл Ray гэдэг одоо дэлхийн бас алдартай димэгтэй DJ-г бас авцарч тоглуулж ирсэн гэл. Ингээд ер нь бол юм ер нь бол Монголд магадгүй анхны гэдэг юм уу эсвэл нэг юм өрмөц ерөнхийдөө бас тодтгол томьёолууд бас бид нарт айгүй их байдаг. Одоо хийсээ. Аль болох яг зөв энгийн байдаг юмыг эвдэх гэж ерөнхийдөө бид нар шинэ хийж байгаа. Одоо сая 25 онд гэхэд бид нар шинэ бараг 100 гаруй контейнераар ингээд тайзаацж байгаа байхгүй. Одоо 2 давхраас ахвал бүр дээш ингээд 4 давхар хүртэл нэрхэд контейнеруудаа ингээд уртаар нэг 100 гаруй метр 150 60 метр газар өрж байгаа л тэгэл үзэгчтэй одоо шил тэрэн дээр ингээд 2 давхар контейнерийнхаа дээр нь суулж муулгаад контейнерийнхаа дээр нь машинууд гаргаад тавьчихсан тэргээл нэг юм сонин жоохон өрмөц жоохон мэдрэл муутай тэгээд өөрийгөө зовоолсон юм аа. Нэ 26 оноос жоохон нууц задлж болохоо. За яг 26 оноос бол мэдээж нөгөө олон улсын баг тамирчид одоо бас эрдгээр ерөнхийдөө ирэхээр эхнээсээ одоо бүр ингээд бүгд тал талаас ерөнхийдөө холбогдоод эхэлсэн байж байна. Хоёрдугаарт яг одоо ингээд нөгөө энэ бүхэндээ ингээд нэг хэлэхэд бол яг зөв үнэхээр зогсоол талбай байдаг бол ерөнхийдөө бас Улаанбаатарын бүх нэстэ дэргүүд ерөнхийдөө паверлуу бас агаараараа очие гэж байгаа. За тэгээд усан замаар нь бид нар бас нэг хүн тээвэрлж үзэх Монголд анхны усан тээврийг ерөнхийдөө бас нэг юм хийж үзэх ерөнхийдөө сонирхол мөрөдөл байгаа. Тэгээд хавар магадгүй одоо юусэн цасмаар хайлчвал ингээд те гол нь усан тээвэртэй, агаарын тээвэртэй магадгүй одоо газараараа автосунааны тэн тээврээрээ бас ингээд хүнээ зөөнө гэдэг юм. Иймэрхүү бас их сонин тохиолдлуудыг хийж үзэх сонирхол бас мөрөдөл байна. Тэгээд илүү ер нь одоо бид нар нэг юм нөгөө зөвхөн тэмцээн оролдоон руугаа анхаарал татсан бол энэчлээс ерөнхийдөө нэг үзэгчдийнхаа илүү юм сэтгэл ханамж, кайф, тав тух гэдэг тэр тал руугаа ерөнхийдөө бас нэлээд зохион байгуулалтаа ерөнхийдөө төлөвлөж байгаа. Тэгээд гой юмнууд бас их байна. Тэгээд одоохондоо нөгөө төрөө хүүхдэд төмөрүүлгээ гэдэг шиг болоог багтан задаад явах. Тэгээд ер нь бол нэг тал талаас нь л хийх гэж үзнэ л. Тэ. Тийм бас сонирхолтой юмнууд ерөнхийдөө байна. Нөгөө талдаа яг бид нар шууд ингээд нэг Азийн мотоспортын шилдэг ивент гэдэг бас нэг юм том шагналыг аваад ирсэн учраас нэг талдаа нөгөө монголчууд маань бас харж байгаа. Хоёрдугаарт нөгөө гадны одоо шил магадгүй өрсөлдөжсэн нөгөө нэг одоо энэ бусад тэмцээн оролдоон зохион байгуулагчид маань ерөнхийдөө энэ Монголын яхлаар одоо гүшин бидний урд дураар аваа явчихтыг гэдэг юм харж байгаа. Дээрээс нь одоо гүшин олон улсын нөгөө одоо яг шагнал гардуулсан хүмүүс маань бас ирээд ямар хоо одоо шилэл юмнууд зохион байгуулалт ямар хүмүүс үтэй гэдэг тийм монголчуудад танилцах юм том бас одоо юм байж байгаа учраас нэг талтаа одоо гүшин нэр хүндээсээ гадна нөгөө талтаа асар том юм үүрэг хариуцлага тийм гэдэг бас нэг том юм байгаа. Тэгээд аль болох аятайхан хийх гэж одоо хичээн дээ. За баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өнөөдөр айгуу гоё ярилцлага боллоо. Тэгээ хоёулангийн ярилцлага YouTube-ээс гадна 80 сарын 7 дээр явах юм. За тэгээд
амжилт хүсье. За тэгээ баярлалаа бас ийм гоё подкастт оролцож Хэлэн Долонго нээлттэй ярилцах боломжийг олгосон танай хамт олон болон за тэгээд одоо цэнхэр дэлгэцээрээ YouTube-ээрээ сошиалгаараа хүлээж авч байгаа болон FM-ээр одоо сонсож байгаа бүх үзэгчдэд тэгээд бас баярсан таларснаа илэрхийлье. Тэгээд 5 сарын 8-наас 10-ны өдрүүдэд магадгүй PowerX фестивалыг бас гэр бүл найз нөхдөөрөө зориоч үзээрэй гэж хүрэрлээ. За баярлалаа. За баярлалаа.